Сайн байцгаана уу? 2026 оны 5 сарын 1-нд. За сар битүүрч хилэнцгийн ордонд 11% налуутайгаар энэхүү удаагийн сар битүүрэл маань хилэнцгийн ордонд 11% налуутай битүүрхээс гадна хүнд холбоосыг дэлхийн банк гарагтай татчихна. За тэгэхээр бол энэ удаагийн энэ сар битүүрч байгаа байдал маань хилэнцгийн ордонд явагдаж байгаа нь тодорхой хэмжээний нууц, за дээрэс нь ямар нэгэн атажтай асуудлууд. За мэдээж энэ нь танд аль хэдийн хамаагүй болчихсон зүйлч байж болно. Гэхдээ дээрх зүйлүүдийг та илүү их ойлгож, илүү их тавгууч гэсэндээ тухайн зүйлтэйгээ та нүр тулах юм шаардлагатай сэтгэл хөдөлгөөн, хүчин зүйлүүд таны амьдрал дээр болох боломжтой. За ер нь бол 2026 оны 4 сард нар маань 4 сарын 22 гэхэд аль хэдийн өвхрийн орд руу нар маань шилжчихсэн 11% налуутай бас аялж байна. За санчир гариг ангараг гаригтай саяхан хамтын аяллыг хийсэн маань маш олон ийм асуудлуудыг таны амьдрал дээр үүсгэсэн, авчирсан байхыг үгүйсэхгүй. Учир нь ангараг санчир гариг хоёр маань хоорондоо ойрхон аялахаараа тодорхой хэмжээний асуудлыг контролдох гэж үзэх. За нөгөө талаараа бас ангараг гариг тухайн зүйлийг ялангуяа хоньны ордондоо ангараг гариг бол маш хүчтэй, энергитэй байгаа учраас аливаа асуудлыг өөрийнхоороо бодлогогүй гэхдээ маш их эрч хүч тэмцлэр үүсгэх өндөр сонирхлыг бас үүсгэж байгаа. Тэгэхээр бол өнгөрсөн хугацаанд өнгөрсөн 7 хоногт гэхэд л маш олон асуудлуудтайгаа та нүүр тулж, заримыг нь илэрхийлж, за үл ойлголцол болон ямар нэгэн тэмцэл тулаан үүссэн бас байхыг үүсэхгүй ба таны хувьд мэдээж маш их эрч хүчтэй боловч эрч хүчээ буруу инерцээ буруу ашигласнараа маш их ядрах, сулдах хүртэл ийм мэдрэмжүүдийг авсаар байх боломжтой. За тэгэхээр энэ удаа энэ 5 сарын 1-нд болж байгаа сар битүүрч байгаа маань мэдээж аливаа зүйлийг ойлгох, явуулах. За дээрэс нь ямар нэгэн зүйл хэрэгцээ шаардлагагүй болж байгаа юм байна. Дараагийн шинэ саранд ямар зүйлийг бас газарт үндэс болгон болох уу? Дараагийн шинэ эхлэлийнхаа үндэс суурийг тавих уу гэдгийг илүү хэрэгцүүлэн харсан ийм өөрчлөлтүүдийг бол танд мэдрүүлнэ. Тэгэхээр энэ битүүрч байгаа сар маань танд мэдээж урд нь хараагүй байсан олон асуудлуудыг ч бас харуулж өгнө. Тэгэхээр ихэнх тохиолдолд хүмүүс маань өөрийнхөө асуудалтай, за өөрийнхөө болон бусдтай холбогдсон асуудал дээрээ маш их мэдэхгүй явж байгаад хүмүүсийн зан характер, за эсвэл аливаа зүйлийн цаад нууцыг мэдэж авах бүрэн боломжийг бол үүсгэн. Энэ удаагийн сар битүүрэл маань олон зүйлүүдийг гэрэлтүүлэн харуулна. Тэгэхээр харанхуйд байсан зүйл гэрэлт гараад ирэхлээр таны хувьд сэтгэл санааны хувьд маш тухгүй, таагүй. Гэхдээ та энэ зүйлийг аль хэдийн мэдэрчихсэн. Зүгээр л ямар нэгэн зүйл энийг илүү их баталгаажуулах ёстой юм шиг ийм мэдрэмжийг илүү их мэдэрсэн ийм үе бол энэ 5 сарын 1-нд болж байгаа сар битүүрлэр бол мэдрэгдэнэ. За нөгөө талаас дэлхийн банк гарагтай хүнд огтлцол холбоосуудыг үүсгэж байгаа маань нэг төрлийн тав тухтай биш байгаа байдлаас та ямар нэгэн асуудлаас гарч чадах гэж гарахыг хүссэн гэвч их тухгүй энэ мэдрэмжтэйгээ бас тодорхой хугацаанд явах боломжтой. Тэгэхээр 2-3 өдөр бол маш юм мэдрэг, тэгээд маш гүн гүнзгий мэдэрсэн, сэтгэл зүйн хувьд бас тийм тогтвортой бус боловч үүнийгээ ил гаргахаас зайлсхийсэн. За дээрэс нь хүмүүсийн цаана маскны цаана үүсэж байгаа харилцааг илүү олж харсан. Таны ингээд нэг инстинкт, зүүн совинжийн илүү их мэдэрсэн. Иймэрхүү үеуд бол танд илүү их авчрах боломжтой. За гэхдээ бол түрүүн дурдсанчлан энэ дээрх зүйлийг аль хэдийн мэдчихсэн байсан боловч ямар нэгэн зүйл батлан харуулахыг л хүлээж ирсэн гэж үзэхүйц юм үйл явдлуудыг бол татна. За нөгөө талаас мэдээж өвхрийн ордон нар маань аялж байгаа. За илүү асуудалтай юм буусан, газар дээр суусан, газарчсан ийм байдлаар асуудал тулханд нь
олон асуудлууд болох боловч та илүү өөрийгөө одоо бодтой яг одоо центр хэсэг болгож ингэж хараад ажил үйлс дээрээ санхүүгийн асуудал дээр илүү их дараагийн одоо бүтэн нэг сарын турш анхааралтай ажиллах боломжийг бол танд олгох нэ. За бод гариг маань аялж яваад хоньны ордоос гараад үхрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийн. Тэгэхээр 5 сарын ихэнх хугацаанд үхрийн ордонд бод гариг маань байршин. За энэхүү мэдээлэл маань 5 сарын 1-ээс 6 сарын 1-ний хооронд ерөнхийдөө бол илүү эрчимтэй одоо мэдрэгдэх юм боломжтой гариг эрхсүүдийн байршлыг бол би тань тайлбарлаж байна. Тийм болохоор үхрийн ордонд бод гариг ирснээр таны хэл яриа чинь за дээрэс нь асуудал хандах хандлага, логик сэтгэлгээ чи илүү их тайван бас их тийм эргцүүлсэн боловч илүү бодиттой харах юм хүсэлтэй, за бодиттой ярих хүсэлтэй, за тэгээд яг бодит шийдлүүдийг хийх сонирхолтой болж эхэлнэ. За тэгэхээр илүү тайван одоо харилцаанууд бол дараагийн бүтэн нэг сарын турш бол идэвхтэй өрнөх нь байна. За сугар гариг маань ихрийн ордонд одоо байршлаа аль хэдийн одоо хийчихсэн явж гэн. Тэгэхээр ихрийн ордонд бол сугар гариг байршснаар илүү сониуч, илүү одоо бизнес одоо minded буюу аливаа зүйлийг илүү бизнес болгон харах. За дээрээс нь санхүүгийн байдал дээр ч гэсэндээ та илүү нэг янзаар биш олон янзаар дүгнжиж бизнес болон санхүүгийн асуудалтай шийдлүүдийг гаргах ийм байдлуудыг бол бүрдүүлнэ. За ангараг гариг, санчир гариг хоёр бол одоо ойртож аялж байгаа дэрийг холдож эхэлж байна. Удахгүй үхрийн орд руу бол мэдээж ангараг гариг маань орно. За 5 сарын 1-ээс 6 сарын 1-ний хооронд бол ихэнх хугацаанд аливаа зүйл илүү намжуу, тайван, бас дээрээс нь аливаа зүйл дээр илүү уян хатан хандах сонирхолтой, хүмүүстэй маргалтахаас илүүтэйгээр илүү тогтвортой байхыг хичээсэн. Нөгөө талаасаа бас аливаа асуудал дээр илүү хоёрдмол байдлаар илүү IEV-г, ив нэгдлийг эрхэмлсэн юм харилцааг үүсгэхийг бол гариг эрхсүүд маань одоо харуулж байна. Тэгээ ордуудын маань хувьд ямархуу үйл явдлууд болохоор байна вэ гэдгийг одоо л ярина. Хоньны орд. За хоньны ордныхны маань хувьд ихэнх одоо сарын турш буюу 5 сарын 1-ээс 6 сарын 1-ний хооронд таны хувьд за ерөнхийдөө бол бие физиолог эрүүл мэндийн хувьд нэг жоохон мэдрэг байна. За үргэлжлүүлэн одоо эрч хүчээ зөв одоо баланстай байлгахыг хичээх хэрэгтэй. Одоо огцомдуулаад байх бүрэн боломжтой. За ямар ч үсэн 4 сар бол тэр чигтээ ер нь бол их огцомдсон, илүү их эрч хүчээ зарцуулсан, тэгээд эргээд маш их ядарсан, burnout болсон ийм үеуд бол тань дээр байх боломжтой харагдаж байна. За нөгөө талаасаа бас таны хувьд ирж байгаа одоо 5 сарын 1-ээс 6 сарын 1-ний хооронд бол илүү санхүү руугаа бодиттой, үр дүнтэй одоо ажилласан, өөрийнхөө эрүүл мэнд, санхүүгийн байдал, за ерөнхийдөө бол өөрийнхөө тогтвортой одоо ийм нэг янзын тогтвортой амьдралын хэлбэрийг илүү их та эрхэмлэн бүтэн нэг сарын турш ажиллах нэ. За таны хувьд энэ сард бол санхүүгийн ямар нэгэн шинжилт өөрчлөлтийг хийх ийм зорилготой байна. Альва зүйлийг ойлгоод энийгээ илүү одоо үр дүнтэйгээр мөнгө олгох, санхүү олгох, бизнес олгох гэдэг ийм бодит хандлагуудыг илүү их үүсгэх нь байна. За сугар гариг таны хувьд мэдээж одоо бизнесийн сэтгэлгээн дээр чинь элдв янзын ижээ санаануудыг бол авчирна. Тэгэхээр бол таны хувьд ижээ санаа одоо ямар нэгэн шин сонирхолтой зүйлүүдийг бас илүү их идэвхтэй хийхийг харуулж байна. Тэнгэрийн ван гариг 4 сарын одоо 22-ноос ахуулаад ихрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийж байгаа маань танд хоньнуудын маань хувьд илүү шинэлэг бодол санаанууд таны амьдрал дээр үүснэ. За тэгэхээр бол оюун санааны хувьд болон бага тархины хувьд бол та нэлээд идэвхтэй олон шинэлэг өөрчлөлтүүдийг бодол санаанд үүсгэж байна. За нөгөө талаас бас таны хувьд шин сонирхолтой зүйлүүдийг илүү их идэвхтэй хийхийг хүсэж байна. Ямар нэгэн байдлаар өөрийнхөө хийдэг байсан ажлуудыг магадгүй их шинэлэг төвшөнд хийхийг хүснэ. Жишээлбэл та нэг янзаар ажилладаг байсан бол мэдээллийг хийдэг байсан бол илүү шинэлэг байдлаар хийх хүснэ. Хэрвээ та одоо хувийн бизнесээ хийдэг бол хоньнууд маань энэ үеэр илүү одоо хувийн бизнесээ
өөр төвшөнд аваач, шин төвшөнд аваач гэж шинэ идея санаануудыг нэвтрүүлнэ. Дээрэс нь ямар нэгэн электроник зүйл, device, гар утас, компьютер, магадгүй одоо цаг, таны ингээд ямар ч байсан өөрийнхөө ажил үсийг бүтээхэд хэрэгцээ болдог электрон зүйлүүд бол маш их шинжлэгдэх бас юм өөрчлөлтийг бол танд өгч байна. За ойрын аялал гарахдаа тодорхой хэмжээнд болгоомжтой байх хэрэгтэй. Ойрын аялал гинт шийдэгдэн ойрын аялалд гарах, эсвэл ойрын аялал гинт одоо ямар нэгэн асуудлаас болж цуслагдах гэсэн юм хоёр огцон эргэлт өөрчлөлтүүд бас богино аялал дээр үүсэх боломжтой харагдаж байна. За ямартай ч хоньнуудын маань хувьд энэ одоо үхрийн ордонд нар аялж байгаа энэ үе дээр нэг талаасаа та илүү бодиттой асуудлыг олж харахыг хүснэ. Нөгөө талаасаа ямар нэгэн өөрийн чинь хувь сэтгэл зүйн докторгүй байдал, өөрийн чинь донтолтууд, сэтгэл зүйн дотоод асуудал, за дээрэс нь хин нэгэн хүний ямар нэгэн нууцтай холбогдсон асуудлууд энэ төр таныг санааг чинь зовоохоос илүүтэйгээр илүү их тухайн асуудал дээр бодиттой харахыг хичээж, альва хүмүүсийн атааж өтөө ямар нэгэн сөрөг мэдээллүүдийг та бүтэн сараар илүү их нээлттэй олж харна. Үүнээсээ дамжуулаад таны хувь дараагийн төлөвлөгөө зорилгууд эргээд одоо илүү хүчрхэг, илүү бодиттой, бас илүү их одоо үр дүнтэй өөрчлөлтүүдийг авчрах талаар олж хараад ингээд шинэ өөрчлөлтүүдийг та дараагийн шинэ саранд тавьж эхлэх нэ гэж бол харагдаж байна. За энэ дараагийн орд бол үхрийн орд байна. За үхрийн ордныхны маань хувьд ирж байгаа сар битүүрэл хилэнцэн ордонд болж байгаа. За энэ 5 сарын 1-нд болж байгаа битүүрэл маань таны харилцаа холбоо. За бусдтай харилцах байдал, бусдтай ярилцах байдал. За хүмүүстэй яаж харилцаж, ойлголцож, хүмүүсийг юу гэж хардаг вэ, дүгндэг вэ гэдэг хэсэг дээр маш их одоо ойлголт авчирсан өөрчлөлтүүд бол ирнэ. Магадгүй таны хувьд ирж байгаа одоо тухайн энэ болох гэж битүүрч байгаа энэ одоо сар маань хүмүүсийг танихад маш чухал нөлөөтэй. Тэгэхээр ялангуяа гэр бүлийн хүмүүсийн харилцаан дээр үл ойлгогдсон асуудлууд байсан бол энэ үеэр илүү их олж харах боломжтой болно. Ганц биеуд маань ямар хүмүүстэй харилцаад байгаа вэ гэдгийг ойлгож мэдэх боломжтой болно. За нөгөө талаараа одоо өөрийн чинь хувьд маш их олон одоо бизнес хамтрал, гэрээ хилцээр зүйлүүд хийдэг, одоо уулздаг, хүмүүстэй харьцдаг ажилтаа бол энэ үеэр зарим ажлууд чинь үр дүнгээ өгнө, зарим бизнес ажлууд чинь танд одоо эерэг өөрчлөлтүүдийг авчирна. За нөгөө талаасаа хамт ажиллаж исэн хүмүүстэй холбогдсон ажлууд нэг тийшээгээ шийдэгдэж эхэлнэ. Нөгөө талаас таны хувьд нар маань үхрийн ордонд аялж байгаа учраас тань илүү их эрч хүчийг мэдрүүлж байгаа учраас та бол одоо аливаа зүйлүүдийг илүү их одоо амжуулах боломжоор бас бүрдүүлж байна. За нөгөө талаас болохоор сугар гариг эхрийн ордонд ихэнх сарын турш байж байгаа. Тэгэхээр энэ маань таныг өөртөө итгэлтэй, өөрийгөө үнэлэх үнэлэмж сайтай байх, за санхүүгийн асуудал дээрээ бас илүү их үр өгөөжтэй харилцаа үүсгэх. За нөгөө талаасаа өөрийн чинь хувьд бас үхрүүд маань нэг төрлийн бас их тийм өөртөө итгэлтэй, тайван юм шиг боловч яг бизнес сэтгэлгээний хувьд мөнгө олох арга барил дээр бол асар юм ухаалаг шийдлүүдийг гаргаж чаддаг хүмүүс байдаг учраас ирж байгаа энэ сар битүүрэл болон сугар гаригийн эхрийн ордонд аялж байгаа аялал таныг өөрийнхөө санхүүгийн байдал дээр маш зөв алхмуудыг яаж тавих вэ гэдгийг олж харна. За олон нийтэд ажилладаг ажил гэдэг бол хүнд их хүрнэ. За нөгөө талаас бас санхүүгийн асуудал дээр бас шинэлэг өөрчлөлтүүдийг та олж харна. Нөгөө талаас энэ сар битүүрэл маань таныг ямар нэгэн ажил карьер дээрээ одоо айцаад авсан том алхам хийх боломжийг олж харахад нөлөөлнө. За тэгээд энэ маань таныг илүү хүчрхэг болгох, илүү их өөртөө итгэлтэй болгох.
ажил карьер дээрээ сэтгэл зүйн асуудалтай одоо байгаадсан бол энэ одоо комфорт зоноос гарах боломжийг харуулсан ийм сар битүүрэл 5 сарын 1-нд болохоос гадна 5 сарын 1-ээс 6 сарын 1 хүртэл таны хувьд илүү асуудлыг шийдэх, ярих, за өнгөрсөн 4 сар тэр чигтээ таны хувьд хийжсэн ажлаа ягаад ч юм ингээд бодтой ярилцаж ойлголцоход саадтай байсан асуултууд болон зүйлс ажил хэрэг маань илүү эрчимжиж эхэлнэ. Тэгэхээр 5 сарын одоо 20 хүртэл таны хувьд бол нэлээд ярилцах, хилэлцэх, уулзах, учрах, өөрт тулгамдж байгаа асуудлуудаа бусдад ойлгомжтой тайлбарлах, эргээд хүмүүс тантай бас ийм одоо харилцах сонирхолтой ийм үеийг авчирж байна. За ганц биеуд маань харилцаа холбоо, хүмүүсийг таних ийм ухааныг бол мэдрэнэ. За нөгөө талаасаа бас өөртөө улам итгэлтэй болж өөрийнхөө одоо сул тал, давуу талуудыг олж нээн. За тэгээд нөгөө талаас эрч хүчээ зөв одоо чиглүүлэх хэрэгтэй. 5 сарын дундуураас таны хувьд бие физиологийн эрчим хүчээ илүү сайжирч эхэлнэ. Илүү өөртөө итгэлтэй болон гэмтэл бэртэл авахаас зайлсхийх шаардлагатай юм сар бол 5 сар танд ирж байна. За энэ дараагийн орд бол эхрийн орд байна. За эхрийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ хилэнцгийн ордонд сар битүүрэл. За нөгөө талаасаа бас одоо гариг ирэхсүүд маань 5 сарын 1-ээс 6 сарын 1-ний хооронд ямархуу байх нь вэ гэдгийг бол ярьж байна. Тэгэхээр эхрүүдийн маань хувьд ачааллаа маш зөв одоо байлгах шаардлагатай үе байна. За төрсөн өдөр чинь болохоос өмнө бол нэлээд ингээд эрч хүч чинь humигдах. За дээрээс нь их тийм сулдсан, ядарсан байдалтай болох, илүү тайван байдлыг эрхэмлсэн ийм үе рүү та орноо. Тэгэхээр бол эхрүүдийн маань хувьд сугар гарыг ихэнх цаг хугацаанд таны ордонд байршина. Гэвчиг нар үхрийн ордонд за тэгээд буд гариг маань буюу таныг удирддаг буд гариг маань үхрийн орд руу 5 сарын одоо ихэнх хугацаанд бас байршиж байгаа учраас альва зүйл дээр яаран шийдэл гаргахгүй байх. За ямар нэгэн зүйл дээр одоо анхаарал болгоомжтой хандах. Илүү өөрийнхөө гоо сайхан, эрүүл мэнд, царай төрөх, амьдрал альжаал тайлах ийм байдлууд дээр илүү их анхаарлаа хандуулах хэрэгцээтэй. Яагаад вэ гэхээр 5 сарын 1-нд болж байгаа энэ сар битүүрэл маань танд эрүүл мэнд, өдөр тутмын ажил амьдралаасаа болоод юу таныг болгож, юу таныг болгохгүй байна уу? Юу танд эрүүл байхад чинь саадтай, юу танд одоо цаг нарын чинь уйж гин, зөв цагийн менежмент байна уу? Эсвэл өөртөө цаг хугацаа гаргаж гин үү? Эрүүл мэндэ анхаарч гин үү? Гэт ингээд маш олон асуултууд танд өгсөн юм сар битүүрэл байна. За нөгөө талаасаа болохоор таны хувьд ажил албан дээр чинь саад болдог хүмүүс амьдралын хэлбэр зүйлүүд чинь таныг нэлээ их одоо өөртөөгөө ажиллах боломжоор хангаж өгнө. За нөгөө талаасаа болохоор таны хувьд ажлаа солиод амьдралын хэлбэрээ өөрчлөөд нэг бол та энэ сар битүүрлэр шинэ ажил хүлээж авах. Үгүй бол хуучин ажлаа өөрчлөөд илүү одоо шинэлэг байдлаар яаж ажиллах уу, яаж амьдрах уу, яаж цаг нараа зүү зөкстэй авч явах уу гэдэг дээрээ маш их олон зүйлийг олж харсан юм таатай өөрчлөлтийг бол танд мэдрүүлнэ. За эрүүл мэндэ анхаарах ёстой үе бол байна. За ямар нэгэн одоо ходоод гиз дотор эрэхтэн зүйлүүд муудах эсвэл одоо хямрах гэж одоо үзнэ. Энэ үедэр болгоомжтой байгаарэ гэж зөвлөе. Учир нь сугар гарыг таны ордонд ихэнх цаг хугацаанд байршснаар та илүү их одоо хэмжээ хязгааргүй амттан идэгч байд юм, хоол хүнсний холбогдлолтой асуудал дээр анхаарлаа хандуулахгүй байх энэ гэсэн юм зүйлүүд бол идэвхтэй. Харин нөгөө талаасаа өөрийнхөө бие организм царай төрөх за амарч сүлдэж байгаа бол энийгээ одоо
олж хараад амрах бүрэн боломжийг өгч байна. За зүүд нойроо хянах хэрэгтэй. Хамгийн гол нь одоо энэ сар битүүрэлд өөрийнхөө хувьд амьдралын баланс, ажил, амралт гэдэг зүйлийг л маш их зөв зохицуулах боломжийг өгж ийн. Холоос чимээ сонсно, холын улс руу аялах боломжтой байна. Найз нөхдөдөө маргалдаж одоо стресстгүй байхыг хичээх хэрэгтэй. Олон нийтийн ажилд маш хянамга оролцох шаардлагатай. Үзэл бодлоо одоо илэрхийлэхдээ болгоомжтой, бас өөрийнхөө хувьд болон бусдын үзэл бодлыг их сайн сонсох шаардлагатай. Ажлын байран дээр хараагүй байсан олон атаажтай саадуудыг олж мэдрэн нөхөрлөл хүрээллээ энэ үеэр зөв сонгохыг танд зөвлөж байна. За энэ дараагийн орд бол мэлхийн орд. За мэлхийн ордныхны маань хувьд энэ сар битүүрэл болон 5 сарын 1-ээс 6 сарын 1 хүртэл таны амьдрал дээр ямар зөвлөд одоо идэвхтэй болж байна вэ? За сар битүүрлээр юуг явуулах ёстой вэ? За нэг төрлийн таны хувьд мэдээж сар бол таныг удирддаг. Мэлхий бол нэг төрлийн сарны иргэшүүлд явдаг. Маш мэдрэг, гэхдээ маш одоо тийм хүчтэй хүмүүс байдаг. Тэгэхээр хилэнцгийн ордон сар битүүрснээр таны хувьд ямар нэгэн байдлаар өөрийн чинь дурлж байгаа зүйлсүүд дээр болон өөрийн чинь дуртай зүйлүүд дээр үр дүнгээ өгсөн юм өөрчлөлтүүд авчирна. Жишээлбэл та магадгүй одоо урлаг спортоор хичээлдэг, өөрийн дуртай хоббитэй. Тэр хобби чинь танд үр дүнгээ одоо мэдрүүлээг бол энэ бүтэн саранд үр дүнгээ мэдрүүлнэ. Та илүү их өөртөө итгэлтэй, зоригтой, өөртөө илүү их одоо ийм бүтээлч өөрчлөлтийг олж мэдэрнэ. Энэ удаагийн сар битүүрэл маань таны хувьд өөрийн чинь дуртай зүйл болон сэтгэл санаанд чинь үүсээд байгаа зарим нэг одоо ийм дотоод асуудалтай чинь шууд холбоо үүсэж байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр таны хувьд өөртөө итгэлтэй байх гэдэг зүйл бол танаас нэгт маш чухал үүрэгтэй. Хоёрт гэвэл сэтгэл зүйн дотоод одоо энэ асуудлаасаа болоод ч гэдэг юм уу өөртөө зөрчилдөөн үүсэх. Өөрийнхөө дурлаад байгаа зүйл дээр болон өөрийнхөө сэтгэл зүйн дотоод асуудал хоёр дээр ингээд зөрчилдөөн үүсээд байх бүрэн боломжтой байна. Тэгэхээр мэлхийнүүдийн маань хувьд нэгэнт таны одоо ордонд бархас уйд гариг гэд маш таатай гариг тийм үү? Одоо альва зүйлийг тэлж өгдөг, өргөжүүлж өгдөг. Аз жаргалтай, баяр баясгалантай одоо илүү одоо юу гэдэг өгөөмөр юм сайхан гариг энэ удаагийн сартаа сайхан холбоо тогтоож өгж байгаа маань таны хувьд илүү бүтээлч, илүү авьяаслаг, илүү их нэр хүндтэй, илүү их цог золбоотой, илүү их бүтээлчээр асуудлаа та олж хараад үүн дээрээ одоо үр дүнгээ мэдрэх бүрэн боломжтой байна. За нөгөө талаасаа үр хүүхдтэй мэлхийнүүдийн маань хувьд үр хүүхдийн амьдралд их сайхан өөрчлөлтүүд гарч ирж байна. Үр хүүхдтэй болж чадахгүй байгаад байсан бол энэ үеэр үр хүүхдтэй болох боломжтой болж байна. За нөгөө талаасаа бас таны хувьд олны нүдэн дээр ил гарах, бусдыг манлайлах юм боломжуудаас энэ удаагийн сар битүүрлэр танд өгнө. Ямар ч тач та өөрийнхөө атаж өтөө дотоод сэтгэл зүйн ингээд нэг тийм одоо хор зүйлийг хэрвээ анзаарч чадах юм бол энэ удаагийн сар битүүрлэр та өөрийнхөө хийх гээдсэн зүйлүүдийнхээ үр дүнгуудыг маш их одоо хураасан, олж авсан. Нөгөө талаасаа бас таны хувьд үр дүн гэдэг зүйлүүдийг илүү хүртсэн юм таатай сар байна. Жоохон болгоомжтой байх зүйл юу вэ гэвэл атаажтөө за романтик одоо ямар нэгэн сэтгэл зүйн хөдөлгөөн юм уу эсвэл хит их одоо болцож байгаа залууга хардах, үерхэж байгаа одоо хүнээ хардах сэрдэгч байд юм уу, контролдох иймэрхүү зүйлүүдээс болгоомжтой байхыг хичээх хэрэгтэй. Үр хүүхдтэй холбоотой асуудлуудаа энэ бүтэн саранд та шийдэж аливаа асуудлыг нэг тийш шийдэж эхэлнэ гэж бол харагдаж байна. Нөгөө талаас болохоор ажил карьер дээр таны хувьд нэлээд юм итвэхтэй, хариуцлагатай ийм үеуд бол үргэлжилж байна.
нийгэмшил, нөхөрлөл, хүрээлэл, найз, нөхөд, олон нийтийн харилцаа, нөгөө талаасаа бас урт удаан хугацааны санхүүгийн зорилго, тэмүүлэл зүйлүүд бүгд тодорхой харагдсан ийм таатай үе 5 сар тэр чигтээ одоо бэлхийнүүдэд маань байх нэ. За, энэ дараагийн орд. За, Арслангийн орд. За, арслангуудын маань хувьд энэ удаагийн сар хилэнцгийн ордонд 11% налуутай битүүрч байгаа маань. За, арслангуудад маань нэг төрлийн дотоод гэр бүлийн асуудал. За, нөгөө талаасаа өөрийн чинь дотоод одоо хүн гэдэг юм одоо хүн бол мэдээж ингээд сэтгэл зүйн хөдөлгөөн өөрийн чинь ингээд хамгийн private хэсэг буюу өөрөө өөртөөгөө оршдог, өөрийнхөө дотоод сэтгэлийн гүнд зүрх уушигтайгаа харьцдаг тийм үү. Ямар нэгэн байдлаар өөрийнхөө дотоод сэтгэл зүгээ сонсдог юм одоо үе дээр энэ сар маань битүүрлэг бол өгч байна. Тэгэхээр хүн бол ингээд дандаа гадагшаага чиглэсэн ингээд явдаг. Ялангуяа гал бие махбодтой ордууд бол их гадагшаага энерги засаж явдаг ордууд байдаг. За тэгэнгүүт энэ удаагийн одоо сар битүүрэл хилэнцгийн ордонд дэлхийн банк гарагтай хүнд холбоос татж байгаа энэ сар битүүрэл арслангуудад маань ягаад ч юм бусд хүмүүсийг гэхээсээ илүүтэйгээр би өөрөө миний дотор гэдэг энэ өнцөг миний одоо дотоод хүн одоо миний хамгийн private хамгийн нууцлаг хамгийн ийм одоо анхаарал хайр халамж дотоод уур амьсгалыг мэдэрдэг тэр хэсэг дээр сар маань битүүрснээр нэг төрлийн одоо энэ зүйл рүүгээ хэнийг ойртуулах уу хэнийг өнгөлөх үү хэн энийг харах эрхтэй харах эрхгүй вэ гэдгийг илүү их ингээд нэг тийм контролтсон гэх юм уу нэг төрлийн ингээд нэг тийм балансаа алдахгүй хичээс нэг иймэрхүү одоо мэдрэмжүүдийг энэ саранд одоо мэдэрч байна. За нөгөө талаасаа гэр бүлийн дотоод уур амьсгал энэ үеэр маш чухал болно. Ямар нэгэн байдлаар таны хувьд хаана амьдрах уу, хинтээ амьдрах уу, цаашид юунд амьдрах уу гэдгээ шийдэх юм боломжийг бүрдүүлж энэ хүү сар маань битүүрч харагдана. Тэгэхээр альва сар битүүрээд эхлэхээр мэдээж альва зүйлийг одоо олж хараад за одоо энэ зүйлийг би дахиж одоо хийхгүй юм байна, эхлүүлэхгүй юм байна, явуулахгүй юм байна гэдэг юм шийдэл түрээд дараагийн шин зүйлийг эхлүүлэх юм бэлтгэлд одоо орж эхэлдэг гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ үе маань танд яг ийм мэдрэмжийг өгж эхэлнэ. За эцэг эхтэйгээ харилцаа холбоон дээр ямар нэгэн асуудалтай байсан бол энэ үеэр илүү их одоо шийдэх тал руу нь одоо чиглүүлнэ. Гэр бүлийн хүнтэйгээ одоо ямар нэгэн харилцааны асуудалтай байвал болон гэр бүлийнхаа хүнтэй ямар нэгэн орон байрны асуудал дээр сэтгэл зүйн асуудал одоо зүйлтэй холбоотой зүйлс одоо үүссэн бол энэ үеэр илүү их шийдэх шаардлагатай болно. За тэгээд нөгөө талаас болохоор 2026 оны 5 сарын 1-ээс одоо ингээд 6 сарын 1 хүртэл таны хувьд нөгөө талаас нар үхрийн ордонд за тэгэхээр энэ бол таныг нэг төрлийн хариуцлагатай ажил амьдрал болон гэр бүлийн амьдралдаа цаг хугацаа, ажил дээрээ цаг хугацаа гэдэг маш их юм завгүй яг гэр ажил гэсэн юм энерги аягүйх оруулахаар харагдаж байна. За нөгөө талаас тан ажиллаа гэж явж батал гэрт ямар нэгэн зүйл дутуу байгаа юм уу хүрэлцээ шаардлагатай байгааг мэдрээд та бас гэрлүүгээ илүү өнгийсэн гэртээ ямар нэгэн болж байгаа асуудлуудаа илүү шийдэх шаардлагатай бас болж эхэлж байна. Та арслангуудын маань хувьд сугар гараг таны хувьд бол мэдээж их хугацаанд эхний ордонд байж байгаа нь нэг төрлийн нийгмийн харилцаанаас таатай мэдрэмж авсан хүмүүсээс их дэмжлэг тусалцаа мэдэрсэн олон нийтийн ажил зохион байгуулахад маш таатай үр дүнг хүртсэн эсвэл хүмүүстэй харьцахад илүү амархан илүү одоо agreeable гэдэг юм уу те одоо ямар нэгэн зүйл дээр их тийм санал онол чинь
таарсан, нийцсэн ийм таатай үеийг бас авчирж байна. Ямар ч байсан таны хувьд их завгүй сар өөрөө 5 сарын 1-ээс 6 сарын 1 болж өрнөн. Тэгээд хариуцлагатай боловч ямар ч үсэн их тийм шийдэмгий олон алхмуудыг хийсэн ийм сар арслангуудад манд болж байна. За энэний дараагийн орд бол охины орд. За охины ордныхны маань хувьд энэхүү одоо сар битүүрэл болон 5 сарын 1-нд хилэнцгийн ордонд болж байгаа сар битүүрэл таны ордонд ямар нөлөөллийг үзүүлээд байгаа вэ гэхлээр. За нэг талаас бод гариг маань байршлаа солиод үхрийн орд руу шилжил хөдөлгөөн хийх нь охинуудад маань нэлээд сайн үр дүнтэй өөрчлөлтүүдийг бол мэдрүүлнэ. Энэ бол таны одоо sister sign гэж үздэг газар бие махбодтой ордонд таны одоо эзэн гариг бод гариг маань одоо ихэнх цаг хугацаанд байршихлаар таны хувьд ямар нэгэн бодож байгаа зүйлүүд чинь сэтгэлчлэн биелэх, ямар нэгэн бодсон бодлоо илүү их ажил хэрэг болгох. За дээрэс нь асуудалд одоо илүү ихтгэлтэй, урам зоригтой, эрч хүчтэй хандах. За тэгээд бие махбод сэтгэл санааны ингээд нэг тийм сэргсэн юм үеийг та өөртөө бол авчирж байна. За хилэнцгийн ордонд 11% налуутай сар битүүрж байгаа маань энэний эхлэлийг бол тавина. Мэдээж та таны бодож байгаа бодол санаа ямар нэгэн зүйлийг одоо ухаж ойлгож байгаа байдлууд чинь маш зөв учраас энэ одоо 5 сарын 1-ээс 6 сарын 1 хүртэл охинуудын маань хувьд маш олон ажлуудыг төлөвлөөсөө тэгээд үүн дээрээ ажилласаа гэж зөвлөмөр байна. Учир нь таны махбод, сэтгэл санаа, урам зориг, за тэгээд эрч хүч бол эргээд ирэх бүрэн боломжтой болчихсон үе. За нөгөө талаасаа бас таны хувьд ажил карьер дээр сугар гариг аялж байгаа учраас хүмүүстэй харилцаа маш таатай. Ажил одоо олгогч чинь таныг шагнасан, урамшуулсан, үнэлсэн, дүгнсэн ийм таатай мэдээтэй. За дээрэс нь та өөрөө олон нийтийн ажил одоо хамарч хийдэг, олонний өмнө гардаг бол ажил карьер чи хүмүүст хурдан хүрнэ. Тэгэхээр бол таны хувьд илүү урам зоригтой, бас дээрэс нь хийсэн зүйлийнхаа үр дүнгуудыг хүртсэн. Дээрэс нь ямар нэгэн зориг санхүүгийн асуудал дээр илүү одоо риск гэх юм уу, одоо санхүүгийн их тийм боломжийг нэмэгдүүлсэн юм сар гэж бол одоо харагдаж байна. За тэгэхээр бол охинуудын маань хувьд 5 сарын 1-ээс 6 сарын 1 хүртэл маш өргөөчтэй өөрчлөлтүүд ирж байна. Урам зоригтой бай. За тэгээд хийх гэж байгаа ажлуудаа хий. Үр дүн, цалин хөлс одоо юу гэдгийг шагнал урамшуул бол таны талд одоо шийдэгдэх бүрэн боломжтой ийм эхлэлийг энэ сар битүүрэл маань танд тавьж өгч байна. За жинлүүрийн орд. За жинлүүрийн ордныхны маань хувьд болж буй энэ одоо сар битүүрэл хилэнцгийн ордонд болж байгаа маань өөрийн чинь санхүүгийн байдалтай шууд холбогдож байна. За тэгэхээр бол санхүүгийн байдал таны хувьд хамгийн чухал одоо өөрчлөлтүүдийг өгнө. За таны хувьд одоо ирж байгаа энэ санхүүгийн одоо өөрчлөлтийг авчирж байгаа сар маань таны цуглуулж байгаа зүйл, олж байгаа зүйл, үрж байгаа зүйл. За нөгөө талаасаа та ямархуу ашигтай орлоготой ажиллаж байна. Таны хувьд өөрийн чинь үрж байгаа, олж байгаа гэдэг зүйл хэр
үр өгөөчтэй, үр дүнтэй байна. За мөнгөн дээр таны хандж байгаа хандлага болон өөрийн чинь хувьд сэтгэл санааны хувьд альва зүйлийг дүгнж байгаа, харж байгаа байдлууд энэ сар битүүрлэр маш их одоо танд ойлгогдох нэ. За нөгөө талаас болохоор нар маань үхрийн ордон дээр одоо ихэнх хугацаанд байршин. Тэгэхээр таны хувьд сэтгэл зүйд чинь үүсэж байгаа ямар нэгэн дарамт, стресс, асуудлууд, сэтгэл зүйн дотоод одоо мэдрэмж зүйлүүд энэ үеэр илүү их нэмэгдэж ирнэ. Таны хувьд ам гарах гэдэг юм уу, эсвэл амьдралыг даван туулах гэдэг юм уу, эсвэл сэтгэл зүй талаасаа ямар нэгэн зүйлийг та дотроо удаан хадгалсан. Эргээд энийгээ одоо яг амьдралынхаа түлш эрчим хүч болгох гэж байгаа бол энэ одоо 5 сар маань танд маш өр өгөөчтэй олон сэтгэл зүйн өөрчлөлтүүдийг даван гаргахад нөлөөсөн юм үе байна. Нөгөө талаас болохоор таны хувьд харилцаа холбоон дээр ангараг гараг байршиж байгаад удахгүй одоо байршлаа солино. Тэгэхээр 5 сарын дундуураас ахуулаад таны хувьд илүү их өөрийнхөө дотоод санхүүгийн асуудал, банктай холбогдсон асуудал, гэр бүлтэй холбогдсон асуудал руугаа илүү их анхаарлаа хандуулж эхлэхээс гадна харилцаа холбоон дээр үүсээд байсан хүндрэл асуудлууд таны харилцаанаас холдож эхэлнэ. За энэхүү сар битүүрлэр та юуг олж харах гэж байгаа вэ гэхээр мэдээж өөрийнхөө одоо үн цэнийг, өөрийнхөө одоо яг ингээд юу гэдэг хэрглэж байгаа, үрж байгаа, цуглуулж байгаа, олж байгаа гэдэг зүйлүүдийг бас нөгөө талдаа бас ойлгосон. За дээрэс нь ирэмийн харилцаан дээр өөрийнхөө одоо мэдрэмж, гэр бүлийн харилцаан дээр өөрийнхөө одоо мэдэрч байгаа зүйлүүдийг илүү их одоо олж харсан ийм шийдлүүдийг та энэ үеэр олж нээн. За нөгөө талаасаа болохоор таны хувьд жинлүүрүүд маань ажил карьер дээр маш олон эерэг зүйлүүдийг сурч мэдсэн, өөрчлөлтийг авчирсан юм үе дээр явж байгаа. Тийм болохоор энэ сар маань танд санхүүгийн үр дүнтэй өөрчлөлтүүдийг бол ажил карьер санхүүгийн байдал дээр өгж байна. Харилцаа холбоон дээр жишээлбэл бусдтай маргалтахгүй байхыг хичээх хэрэгтэй. Илүү их олон хүмүүстэй харилцах шаардлагатай бол харилцаа холбоон дээр чинь буд гарыг одоогоор аялж байна. Нөгөө талаас болохоор ямар нэгэн одоо хийж байгаа зүйлээ илүү их судлах, хайх, хийх, олох, эсвэл судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлэх гэж байгаа бол 5 сар тэр чигтээ маш сайн үр дүнтэй байна. Банк санхүүтэй холбогдсон зээл одоо банкны чиглэлийн зүйлүүд хөөцөлдөх гэж байгаа бол 5 сар маш үр дүнтэй байна. Харин одоо ямар нэгэн эрэл хайгуул хийж, ямар нэгэн зүйлийг олох гэж байгаа, судлах гэж байгаа, эхлүүлэх гэж байгаа бол ямар нэгэн ажил төрөлтэй холбоотой асуудлыг эхлүүлэх гэж байгаа бол 5 сар тэр чигтээ эрэл хайгуулын сар байна гэдгийг бол танд өгч байна. Тэгэхээр та ямар ч үсэн урд нь хараагүй байсан зүйлүүдээ олж хаах, олж нээх. Нөгөө талаасаа бас өөрт чинь байхгүйсэн мэдээллүүд 5 сар танд ил гарч ирэх учраас нөгөө хаагдмал байсан зүйлүүд илүү нэгдмэл болж эхлэх ийм үе рүү орж байгаа учраас та нэлээ их судалсан, ойлгосон, ухсан, мэдсэн ийм одоо үйл явдлуудыг энэ 5 сар болон 5 сарын 1-ээс 6 сарын 1-нд танд өгч байна. За энэ дараагийн орд бол хилэнцгийн орд. За хилэнцгийн ордныхны маань хувьд энэ сар битүүрэл 11% алуутай. Хилэнцүүдэд маань маш одоо нөлөөтэй. За хилэнцүүдийн маань хувьд өөрийнхөө одоо ажил амьдралаас юуг явуулж, юуг одоо эхлүүлэх үү гэдгийг илүү их одоо мэдэрсэн, ойлгосон юм үе рүү орж байна. Хилэнцүүд шин зүйлийг эхлүүлэхийнхээ өмнө альва зүйлийг одоо дуусгах шаардлагатай юм үе рүү орж байна. Тэгэхээр үр дүнгээ өгөхөө болсон зүйлүүдийг ажилласаа, амьдралаасаа, сэтгэл зүгээсээ энэ сар битүүрэлд бол явуулах хэрэгтэй. За учир нь энэ сар маань өөрөө хүнд холбоосыг дэлхийн ван гарагтаа татж байгаа. Тэгэхээр таны хувьд өөрийн чинь яг мэдрэмж болон өөрийн чинь дотоод хүн хоёрын хооронд бас асар их зөрчилдөөн үүсэх, сэтгэл зүйн юм тухгүй тавгүй байдлууд үүсэх өндөр боломжтой. Зарим талаараа та
өөрийнхөө одоо болж бүтэхгүй зарим нэгэн зан характер юм уу сэтгэл зүйн асуудлуудаа хүртэл энэ үеэр олж мэдрээд үүнтэйгээ ажиллахыг хичээх боловч зарим талаараа хит их контрол, хит их одоо тийм түгшүүр мэдрэмжүүдийг их мэдрэх бүрэн боломжтой. За сар битүүрж одоо битүүрж байгаа энэ үедэд хилэнцүүдэд маань анхааруулхад хит мэдрэг болно, маш амархан гомдно, маш амархан одоо тунин. Тэгэхээр энэ үедэр болгоомжтой байх хэрэгтэй. Хилэнцгийн ордонд одоо жишээлбэл хилэнцгийн ордны мандалттай хүмүүс маань ялангуяа маш мэдрэг болно. Тэгэхээр энэ битүүрэлд өөрийнхөө холбогдлолтой зарим нэг нууцаа бусдад хэлэхээс зайлсхий. За гэр бүлийнхэнтэйгээ харилцаан дээр эцэг эхтэйгээ харилцаан дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үл ойлголцол, маргаан ямар нэгэн одоо асуудлууд үүсэхийг үүсэхгүй. Нөгөө талаас болохоор таны хувьд өдөр тутмын ажил амьдрал цаг нар өөрийнхөө одоо яг урдаа байгаа асуудлуудтайгаа их тийм нүр тулсан ийм олон асуудлуудыг даваад явж байгаа бол за үхрийн ордонд нар байршиж удахгүй будгаарыг одоо үхрийн орд руу ихэнх 5 сарын турш байршснараа хилэнцүүдийн маань хувьд илүү одоо чөлөөтэй хүмүүстэй ярилцах, ойлголцох, асуудлуудаасаа гараад илүү цаг хугацааг бусдтай өнгөрөөх, олон хүмүүстэй харилцаж ажиллах, гэрээ хэлцээр шинээр хийх, хамтрагчтай болох. За нөгөө талаасаа бас бусдаас дэмжлэг тусалцаа, санхүүгийн талаараа ирэх, хамтралаар ирэх. За гэр бүлтэй хүмүүс маань энэ үеэр гэр бүлийнхаа хүнээс дэмжлэг тусалцаа авах гэсэн маш олон эерэг өөрчлөлтүүдийг бол 5 сарын дунд үеэс илүү эрчимжүүлж өгөх нэ гариг иргэсүүд. Ямар ч тач таны хувьд хилэнцүүд маань өөртөө өөрчлөлтийг эхлүүлэх юм боломжийг бол энэ удаагийн сар битүүрэл маань танд өгж байна. Огцом шинэлэг өөрчлөлтүүдийг гаргах гинт одоо юу гэдгийг удаан хугацаанд шийдэж чадахгүй байсан зүйлийнхаа шийдлийг хийх, хариултыг авах гэсэн ийм үеуд бол хилэнцүүдэд маань ирж байна. За ихэнх 5 сарын 1-6 сарын 1 хүртэл таны хувьд ямар ч байсан харилцаа холбоо хитвэхтэй, бусдаас ирэх дэмжлэг тусалцаа хитвэхтэй, сэтгэл зүй талаас өөрийгөө ойлгох боломж нээлттэй. Дээрэс нь одоо альва зүйлд итгэх, үнэмших одоо байдлууд ч улам итвэгчж байна. Тэгэхээр бол энэ удаагийн энэ сар битүүрэлд хилэнцүүд маань өөрийнхөө сул давуу талуудыг илүү их олж нэхээс гадна эрүүл мэндтэй холбогдсон зарим нэгэн зүйлүүдийн үр өгөөчтэй өөрчлөлтүүдээр нь дээрэс нь таны хувьд гэр бүл сэтгэл санаа ямар нэгэн зүйл хямраагаад байсан зүйлүүд энэ одоо сар битүүрэлд илүү их өөрчлөгдөж илүү их одоо явуулах юм боломжууд дээр бас хангагдаж эхэлж байна гэж бол харагдаж байна. За энэ дараагийн орд бол Нумын орд. За Нумын ордныхны маань хувьд ирж буй сар битүүрэл хилэнцгийн ордонд 11% налуутай мандаж байна. За тэгээд аялж байгаа битүүрч байгаа энэ хилэнцгийн ордны сар маань нумуудын маань өөрийнх нь хамгийн одоо өөрөөсөө олж хардаггүй асуудалтай байршилтанд мандаж битүүрч байна. Тэгэхээр энэ өөрийн чинь одоо өөрийн мэдлгүй хийдэг тэр далд ухамсар одоо өөрийн мэдлгүй хийдэг тэр хэсэг дээр чинь сар битүүрснэр таны хувьд зүүн совын их мэдрэг одоо их эрчимжиж эхэлнэ. Зүүд нойр их итвэхтэй болно. Шүн унтаж амарч байхдаа их одоо олон зүйлүүдийг зүүдээрээ авах боломжтой, мэдрэмжээрээ авах боломжтой. Бас дээрэс нь таны хувьд сар битүүрэл маань таныг нэг төрлийн яагаад би ийм алхам үйлдэл хийдэг вэ гэдгийг чинь олж харахад нөлөөлсөн юм битүүрэл бол үүсгэж байна.
Тэгэхээр бол хүн бол өөрийнхөө далд тухамсраар бараг 90% нь одоо өөрийн мэдлэг үлдэгддэг 5-6% дээрээ бараг одоо conscious буюу яг бодож ингэж хийдэг гэсэн ийм судалгаа хүртэл байдаг. Тэрнтэй адилхан одоо таны хувьд тэр далд тухамсар гэдэг байгаа. Би яагаад ийм зүйлийг хийгээд байгаа юм бэ? Болчиж яагаад болдгүй юм ч гэдэг юм. Эсвэл би яагаад ингэж юмд хандаад, ингэж ажиллаад, ингэж амьдраад, эсвэл энээс айгаад, энээс одоо юу гэдэг санаа зовноод байна вэ гэдгээ илүү их олж нээх юм, өөртөөгөө ажиллах юм боломжийг олж харсан битүүрэл танд энэ хилэнцгийн ордонд болж байгаа битүүрэл маань танд өгнө. Тэгэхээр энэ удаагийн битүүрэл бол нэг төрлийн одоо өөрийнхөө зарим нэгэн одоо далд ил одоо болж байгаа зүйлүүдийг олж харах. За нөгөө талаасаа бас дотоод сүнслэг оршихуул далд тухамсрыг нээж өгөх. За хоёр ертөнцийн үе таалгаар ямар нэгэн мэдээллүүдийг солилцох. Гэсэн ийм одоо зүйлүүд өөрчлөгдөлтүүд бол гарч ирэхээс гадна таны хувьд бодол санаанд чинь ингээд нэг өөрийн гэсэн сурсан арга барил маневр байдаг бол энийг илүү их олж мэдэрнэ. Жишээлбэл хүмүүс хүүхэд наснаасаа цэцэрлэгт орохоосоо ахуулаад хилд хөлд орж явахдаа сурсан юм арга барилуудтай ингээд тэрийгээрээ насан туршдаа өөрийн мэдлэгөө бас тодорхой хэмжээнд хэрэглээд ингээд харьцаад яваад байдаг юм нийгэмшлийн бас асуудлууд байдаг. Тэгэхээр энийгээ хүртэл олж нээж харах гэдэг юм уу? Эвдэх, өөрчлөх боломжийг бас энэхүү шинэ сар маань танд битүүрснээрээ танд харуулах боломжтой. Учир нь мэдээж энэ удаагийн одоо энэ битүүрэл сар маань өөрөө угаасаа хилэнцгийн орд. Хилэнцгийн орд маань бол хамгийн их хүнд, хамгийн их нууцтай, хамгийн их асуудалтай, хамгийн их трауматай одоо ийм холбогддог орд байдаг. Тэгэхээр энд сар битүүрснээрээ таны хувьд дээрх олон асуудлуудыг чинь ил харахад нөлөөлөхөөс гадна сэтгэл зүйн эрүүл мэнд, бие физиологийн эрүүл мэндэ анхаарахыг 5 сарын 1-ээс 6 сарын 1 хүртэл танд одоо анхааруулж байна. Учир нь одоо нар маань өхрийн ордон дээр за дээрээс нь таныг удирддаг бархасууд гариг маань мэлхийн ордонд үргэлжлүүлэн одоо аялж байна. Ер нь бол өөрөө чинь их сэрээсэн дотроос ч их өөрчлөлтийг авчирсан ийм олон ус бие махбодууд идэвхтэй байхаас гадна газар гал бие махбод дээр ангараг нар зэрэг одоо гаригууд нь дайршиж байна. Тэгэхээр бол таны хувьд 5 сарын 1-ээс 6 сарын 1 хүртэл эрүүл мэнд, ажил төрөл, харилцаа холбоо, үр хүүхэд гэсэн энэ зүйлүүд бол хамгийн идэвхтэй. За нөгөө талаасаа бас одоо өөрийнхөө давуу тал сул талуудыг олж нээсэн ийм өөрчлөлтийг авчирж байна. Маш завгүй одоо сар байх боловч нөгөө талаасаа өөртөө цаг хугацаа зарцуулах боломжийг энэхүү одоо сар битүүрэл маань тань мэдрүүлснээр одоо 2026 оны 5 сараас 6 сарын 1 хүртэл та зүгээр одоо бодиттой прагматик зүйлүүдийг хийгээд явах биш. Давхар өөрийнхөө мэдрэмжтэй уялдуулан ажил амьдралаа зохицуулах бүрэн боломжийг энэ одоо удаагийн гариг хэрэгсүүд танд өгнө. Энэ удаа аялж байгаа гариг хэрэгсүүд танд одоо энэхүү энергийг өгч байна. Саяны дараагийн орд бол матрын орд. За матрын ордныхны маань хувьд хилэнцгийн ордонд сар 11% налуутай битүүрнэ. Тэгэхээр энэ битүүрэл маань матруудад ямар нөлөөллийг авчрах вэ? За матруудын маань хувьд энэ сар битүүрэл таны санхүүгийн байдлуудад маш их нөлөөтэй харагдаж байна. За тэгэхээр таны хувьд урт удаан хугацааны төлөвлөгөө, санхүүгийн өглөг аавга орлого ашиг гэсэн юм зүйлүүд дээр чинь таны хувьд бол ягаад ч юм ингээд зорилгынхаа араас явах ёстой байна гэдгийг ойлгуулсан юм битүүрэл бол ирж байна. За санхүүгийн байдал дээрээ та илүү их одоо юу гэдэг контролтой, за мөнгөө их хадгалдаг, за магадгүй та их зөв зохицуулдаг ямар ч байж болно. Ямар ч байсан таны хувьд энэ удаагийн сар битүүрэл маань таныг зорилгынхоо одоо араас хөрөнгө оруулалт хийх ёстой байна гэдгийг илүү их ойлгуулсан, мэдрүүлсэн юм өөрчлөлтийг өгнө. За бусдаас авлагатай, за найз нөхдөдөө ямар нэгэн санхүүгийн асуудалтай, авлага өгөлгийн асуудалтай байвал энэ үеэр
илүү эннийхээ араас илүү санаа зовнох шаардлагатай болох нь байна. Мөнгө төрөхтэй холбоотой санхүүгийн холбогдлолтой асуудлаас болоод маргаан стресс үүсхийг үгүйсэхгүй байна. За дээрэс нь одоо санхүүгийн холбогдлолтой асуудал дээр найз нөхдийн одоо хуурам мэхлэлт зүйлүүдийг та илүү их мэдрэх боломжтой юм сар байна. Тийм учраас одоо мөнгө санхүүтэй холбогдсон байдлаар найз нөхдийн маргаан стресс асуудлууд бол улам нэмэгдэх нэ. За нөгөө талаас матруудын маань хувьд нийгэмшил хүрээлэл найз нөхөд зүйлүүд дээрээ бас эргээд хэн нь хинбэ гэдгийг айгүй их мэднэ. Хэн нь хинбэ гэдгийг маш их олж харсан, таньсан. За өөрөөр дамжуулаад хинтээ найзлах уу, хинтээ найзлахгүй вэ? Хинд одоо өөрийгөө хуваалцаж одоо хинд өөрийгөө одоо юу гэдэг зөвөр одоо энерги зарцуулах вэ? Хинтээ нь харьцахгүй байх вэ гэдгийг энэ удаагийн сар битүүрлөхөөс гадна 5 сарын 1-ээс 6 сарын 1 хүртэл таны хувьд за маш бүтээлч байхаар харагдаж байна. Өөрийнхөө авиаст бэлгээр дамжуулан олон нийтэд хүрсэн ажлуудыг зохион байгуулахаар харагдаж байна. За дээрэс нь эрүүл мэнд санхүүгийн байдал дээр хэр их ажилласнаас болж мөнгө санхүү чинь илүү идэвхж чинь. Тэгэхээр ер нь бол танд гэж зөвлөхөд матрууд маань ихэнх сарын турш мөнгө санхүү дээрээ тооцоотой бай. Тооцоо олж өрөө дуртай зүйлдээ хит их мөнгө зарцуулах юм бол санхүүгийн асуудалд орохоор харагдаж байна. Тэгэхээр бол маш тооцоотой өрөх хэрэгтэй. Контрол тооцоол зүйлүүдэд анхаарах шаардлагатай. За дээрэс нь эрүүл мэндэд илүү их анхаараарай. Ерөнхийдөө бол таны хувьд гэр бүл, өөрийн чинь хобби, зорилго тэмүүлэл, нөхөрлөл хүрээлэл, найз нөхөд, нийгэмшил, ажил, харилцаа гэдэг зүйлүүд бол асар идэвхтэй болно. Тэгээ шинэ сар гарах үеэр танд эргээд олон одоо шинэ зорилгууд бол тавигдах нь байна. Ямар ч үсэн энэ удаагийн сар битүүрэл болон үхрийн ордонд нар аялж байгаа үеүүдэд та ямар ч үсэн тарьсан зүйлийнхаа ургацыг хурааж аваад дараагийн одоо шинэ зүйлийн үрийг одоо суулгах гээд ингээд явах ийм нөхцөл байдлуудыг энэ үеэр бүрдүүлж байна. За энэ дараагийн орд бол бомбын орд. За бомбын ордынхны маань хувьд 2026 оны 5 сарын 1-нд гарч байгаа сар битүүрэл. За таны хувьд энэ удаагийн сар битүүрэл маань өөрийн чинь одоо ажил карьер хийж байгаа зүйл, нийгэмд юу хийж гарч ирсэн, нийгэмд юугаараа танигдсан, эсвэл юу хийдгээр чинь хүмүүс мэддэг гэсэн зүйлүүд төр чи их том өөрчлөлтүүд гарч иж байна. Тэгэхээр таны хувьд бол одоо ягаад ч юм нэг хийж байгаа зүйлээ өөрчлөх ёстой байна гэсэн мэдрэмж нь маш их автж байна. За зарим одоо бомбууд маань энэ үеэр ажиллаа сольж байна, ажиллаа өгж байна. Зарим маань болохоор одоо хийж байгаа ажлаа өөрчлөх юм сонирхолд орж өөр зүйлүүд хийх юм сэтлүүдийг бол энэ удаагийн сар битүүрэл маань өгж байна. Таны хувьд энэ дээр өөрчлөлт хийхэд тулд өөрөөс ч шалтгаалсан маш их хүч зориг хэрэгцээтэй байгаад байна. Таны хувьд болохоор энийг эхлүүлэх гэдэг ийм одоо шаардлага боломжийг энэ сар битүүрлэр мэдэрнэ. Тэгэхээр ямар ч үсэн ажил карьер юм уу, таны дарга юм уу, танд одоо ажил олгогч ямар нэгэн нууц задлснаар та өөрийнхөө зүг чиг ажил карьерийн байдлыг бас өөрчлөх юм боломжийг энэ удаагийн сар битүүрэл өгнө. Мэдээж хилэнцгийн ордонд болж байгаа энэ битүүрэл маань таныг ямар нэгэн байдлаар одоо ажил олгогч юм уу, ажилтай холбогдсон асуудал төр нууц зүйл ил тод болон гарч ирж таныг маш шийдэмгий алхмууд хийх нөлөөллийг бол энэ удаагийн сар битүүрэл өгөхийг бол харуулж байна. За нөгөө талаасаа хөнгөн байдлаасаа хэрвээ энэ асуудал өөрчлөгдөж гэвэл жишээлбэл та одоо ажил карьерийн хувьд ямар нэгэн хийж байгаа юмаа дуусгаад дараагийн ажил карьерийн шинэ эхлэлийг тавих юм боломжийг олж харна гэж бас илүү хөнгөн байдлаар бас харж болох юм. Гэхдээ бол мэдээж хилэнцгийн ордонд болж байгаа энэ сар маань өөрчлөлтийг авчирсан юм сар байна. За нөгөө талаасаа болохоор таны бодол санаа маш их эрчимтэй,
хийж байгаа зүйл дээрээ маш юм нухацтай. Ямар нэгэн зүйл одоо хуваараа эхлүүлэх гэж байгаа бол жоохон удаашралтай. За нөгөө талаасаа болохоор бас таны гэр бүлийн амьдрал, орон гэр байр, одоо амьдарч байгаа газар болон гэр бүлийнхэн ажил карьерийн хооронд бас нэлээд анхаарах ёстой зүйлүүд гарч ирнэ. Ажил дээр ч бас нэг том зүйл болж байдаг, гэрт ч бас нэг том зүйл болж байдаг. Аль аль нь хоёулаа таныг маш завгүй байлгахаас гадна маш ойрхон явах, ажлууд үүсэх, за гэртээ ямар нэгэн зүйл хийх, ажлууд үүсэх, үр хүүхдтэйгээ харилцах харилцааны асуудлууд болон үр хүүхдтэйгээ холбогдсон бас сургууль, соёл, төлбөр, ялбар, хариуцлага зүйлүүд бас асар их идэвхтэй болох юм уу юу вэ? Ямар тач таны хувьд сэтгэл зүйн эрүүл мэнд одоо болон өөрийн чинь эрүүл мэндийн тал дээр бол илүү эерэг нааштай байх боловч ажил, карьер болон гэр бүлийн амьдрал гэдэг зүйлээ 5 сараас 6 сарын хооронд яг баланстай авч явах хичээх хэрэгтэй. Унаа тэрэг, машин тэрэг, гэмтэл бэртлээс болгоомжлох хэрэгцээтэй. За дээрэс нь ямар нэгэн байдлаар өөрийнхөө яг одоо юу гэдэг өөрийгөө эвдэж чадсан, өөрийнхөө айцыг давж чадсан юм алхмыг 5 сард та илүү хийх боломжийг энэ удаагийн сар битүүрэл болон гариг эрхсүүдийн байршил танд өгч гинэ. За энэ дараагийн орд бол загасны орд байна. За загасны ордныхны маань хувьд ирж буй одоо энэ сар битүүрэл хилэнцгийн ордонд гарах нь маш том өөрчлөлтүүдийг бас авчирж байгаа. Тэгэхээр бол мэдээж энэ өөрчлөлт бол маш юм хүнд боловч тийм амархан биш боловч маш ойлгомжтой том эргэлт өөрчлөлт авчирсан ийм сар битүүрэл бол болж байгаа. Загаснуудын маань хувьд за энэ маань таны одоо итгэл үнэмшил бодит үннийг олж харах байдал. За нөгөө талаасаа бас таны одоо цаашдын амьдралд хандах хандлага. За дээрэс нь өөрийн чин одоо бодит үнэн, далд ухамсар, итгэл үнэмшил, шашин шүтлэг гэсэн юм зүйлүүдтэй шууд холбоо тогтоосон ийм өөрчлөлтүүдийг л авчирч байна. Тэгэхээр бол таны хувьд магад одоо энэ үеэр шашин шүтлэгээ одоо болоод бүр шашин шүтгэе болох. Зарим маань энэ үеэр шашин одоо гэдэг зүйлд итгэж ямар нэгэн хувь тавилангийн эргэлт өөрчлөлтүүдийг гаргах. За зарим маань одоо энэ үеэр сургууль соёлоо төгсөх. За загаснуудын манай хувьд мэдээж санхүүгийн асуудал дээр маш их хөдөлмөр шаардсан юм өөрчлөлтүүдийг хийж байгаа. За дээрэс нь одоо бодол санааны хувьд бол мэдээж ажил бизнес дээр хандах хандлагууд маш их өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр бизнесийн одоо ижээ санаа маш их үүссэн, өрнөсөн бас идэвхтэй болсон юм сар байна. Тэгэхээр бол гадагшаага ямар нэгэн бизнес хийдэг, гадаад улстай холбогдсон ажил хийдэг хүмүүс маань энэ одоо сар битүүрлэр магад өөрийнхөө одоо харилцаа, гадаад улстай холбогдсон ажил бизнесийн харилцаа маань энэ үеэр өөрчлөгдөх боломжтой ба та өөр улс орон, өөр хот аймгийг сонгон ажиллах юм уу, харилцаа холбоо тогтоох боломжтой байна. За нөгөө талаасаа бас бизнесээрээ дамжуулан улс орн руу явах боломжтой байна. За нөгөө талаасаа хувийнхаа бизнесийг яаж цааш нь авч явах уу гэдэг дээр маш олон ижээ санаанууд төрж үүгээрээ дамжуулан ажлаа агцтай авч явах нь байна. За гэр бүлийн амьдрал буюу орон байранда хөрөнгө оруулалт хийж, шин зүйл худалдаж авах, мөнгө зарах, тав тухыг бүрдүүлэх бүрэн боломжтой юм сайхан сар байна. За нөгөө талаасаа ерөнхийдөө бол таны хувьд орон байр, гэр орон, санхүүгийн асуудал, хоол хүнс. За тэгээд энэ дундаасаа ажил бизнесээ гадагшаага тэлэх өргөжүүлэх эсвэл ажил бизнесээ салбарлуулан өргөжүүлэх гэсэн юм боломжууд бол энэ 5 сарын 1-ээс 6 сарын 1-ний хооронд бол идэвхтэй болох нэ. За нөгөө талаас таны хувьд сарын турш бол илүү одоо бодож исэн ажлуудаа ажил хэрэг болгож бодсон зүйлүүдээ бүтээж авах боломжийг өгж байна. Нөгөө талаасаа гадагшаага явах, сургууль соёлд явах, улс орон солих, орон байраа солих боломжийг бас 6 сар тэр чигтээ идэвхжүүлж өгж байгаа. Энэ нь бол Тэнгэрийн ман гараг 4 сарын 22-ноос
ахуулан эхрийн орд руу шилжсэнтэй шууд холбогдно. Тийм болохоор загаснуудын маань хувьд магад одоо маш олон газар, орон байр, орон улс зүйлийг солих, эсвэл гадагшаага явах гэсэн ажил юм уу, сургууль соёл нь бүтэмжтэй болох. За нөгөө талаасаа бас та цаашид юу хийж явах, хаана очих, хинтээ одоо амьдрах гэдгээ хүртэл шийдсэн ийм олон гинтийн өөрчлөлтүүдийг бас энэ 6 сар, 5 сар, 6 сар маань танд өгж байна. Ямар ч үсэн таны хувьд их том дотоод өөрчлөлтүүдээс гадна ямар нэгэн амьдарч байгаа орон байр, газар зүйн байршил төр чих гинтийн өөрчлөлтүүд. За нөгөө талаасаа бас эргээд ажил, бизнес болон гэр бүлийн амьдралтай холбогдсон ийм олон шинэлэг өөрчлөлтүүд энэ 5 сарын 1-ээс 6 сарын 1-ний хооронд гарч ирэх нэ.